Анх бол одоо бас нөгөө дарга болчоод маш их хариуцлага өөрөөж юусоо мэдгүй нийгэм итгэл бараг үдийн цагааж мартцсан үе байжсэн. Тэгэх бол хүнд их муу. Тийм учраас өөрийгөө одоо хайрлахын тулд нэгдүгээр хүн эрүүл ах хэрэгтэй. Тэгэхээр эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Үзэгчдийнхээ өнөөдрийн амгалан айлтгын эглэм эмэгтэй нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарын зочноор Дорнод аймгийн мал эмнэлгийн газрын дарга Аюушма өргөдөн ирсэн байна. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр мал эмнэлгийн салбарын 100 жилийн саяхан тохиогоод байна. 100 жилийн түүхтэй энэ их айлтай та анх ажил амьдралаа хэрхэн яаж холбож малын эмч гэдэг мэргэжлийг ер нь тухайн үед яагаад сонгож байсан бэ? Тэр түүхээс хоёул яриагаа эхлэе. Би 1986 онд Дорнод аймгийн 10 жилийн 2 дахь сургуулийг төгссөн. За би одоо 10 дугаар анги онц төгссөн. За миний ерөн ба хүүхэд насны мөрөөдөл хүний эмч болохыг хүсэж байсан. Тэгээ би одоо гадаадын анагаахын дэд би шалгалт өгөөд тэр хүний эмчийг би авч чадаагүй. За тэгээ тухайн үед бол одоо бас яг одоо бас малын эмч малын эмчийг үнэхээр хүсээгүй авсан байхгүй. Тэгээд тэр үед хэрвээ би малын эмч болох байсан бол шууд конкурсгүйгээр авах боломж надад байсан 10 онц төгсөж байсан. Тэгээ би надад нэг хүн айгу зөвлөгөө өгсөн. Одоо энэ хүний гавьяа тавьж Вандан сүр эмч. Манай ээж одоо нэгдсэн эмнэлэгт ажилладаг байлаа. Вандан сүр эмч эрүүлийн амгалахын дарга байсан. Тэгээ би одоо бараг ер нь энэ сургуулаа болоод эргээд одоо эх жил нь дараагийн жилийн конкурсод хүний эмч болно гэхэд надад хэлж ирсэн. Хүний эмч, малын эмч хоёрын бол одоо ороход бол суур ижилхээ. Тийм учраас чи одоо малын эмчээрээ очоод одоо анагаахын дэдээр сольж болно гэд. Тэгэн гут нь би одоо сэтгэл уужраад ер нь заа тэгээ очиж байгаа сольчийгээд явсан чинь тэр үе чинь дандаа онгоцны сэтгэлээ. Тэг яг 7 хоног ингээд бороо ороод онгоц маань бүр хоошлоод тэгээ би яг ингээд хөдөө аж ахуйн их сургууль дээр очисон чи яг миний надаас 1 хоногийн өмнө дунд говийн нэг залуу ороод яг анагаахаар солилцсон байсан. Тэгэл би одоо яалтчгүй тэр одоо анагаахын хүний эмч биш одоо малын эмч их ангид ор сурж ирсэн. За тэгээд миний хувьд бол яг ингээд сүүлдээ бол физиолог, анатом физиолог үзээд ирэхэд үед бол надад их төхөн байсан. Тэгээд ч ер нь энэ малын эмчийг бол одоо сонгосноор бол би бас их сайхан мэргэжил сонгосон. Ер нь бас ийм үг байдаг одоо том эрдэмтний хүний эмч бол зөвхөн хүний эмчилдэг, малын эмч хүн төрлөختний эмчилдэг. Тэгэхээр би энэ мэргэжлийг сонгосноор бол өдий зэрэгтэй сайн сайхан явж байгаа. Энэ мэргэжилдээ одоо би их хайртай. За сургуулаа төгсөөд шууд нутагтаа ярьж ажилласан уу? Эсвэл бас тухайн үед л шууд ингээд томилдог байсан шүү дээ. Тэр нутаг руу яв, тэр аймаг руу яв гэд ингээд томилдогдож иржээв үү? Тий. Би яг одоо сургуульд энэ мэргэжлийг сонгоод би яг одоо хань ижилтэйг учирсан. Бас манай нөхөр одоо нэг ангийн малын эмч залуу байсан. Булган аймгийн. Тэгээ хоёулаа одоо бас гайгүй сураад яг төгсөхдөө одоо манай нөхрийг болохоор хөдөө аж ахуйн сургуулийн одоо мал эмнэлгийн халдвартын тгийн багшаар авч үлдээгээд намайг төгсөн гут нь одоо хүн хөдөө аж ахуйн яамд ингээ мэргэжилтнээр ор гэсэн сонголт ирж ирсэн. Тэгээ миний хувьд бол одоо би айлын том хүүхэд тийм учраас одоо Дорн нутгаа зорно гэдээ одоо нөхрөө дагуулад би ирж ирсэн. Тэгээ манай нөхөр бол одоо энэ анх бол энэ хөдөө аж ахуйн техникум багшаар. За би бол одоо эрдэм шинжилгээний хуулийн гэсэн томилтод ирж байгаа. Тэгээд дараа нь би аймгийн мал эмнэлгийн газарт бол би одоо бактериологч хэмжээр одоо малын эмчийн гаргах эхэлчихсэн. Тийм. За анх бол хөсөөгүй байсан тий. Гэхдээ одоо ингээд энэ том айлын тогоонд ороод бас хэдэн жилээр нь ажиллаж байна. Тэгээд анх малын эмч жоод одоо бол ингээд мал эмнэлгийн салбарын бодлого тодорхойлдог удирдах түвшинд ажиллаад эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ малын эмч байх, удирдлага байх хоёрын хооронд бас асар их ялгаа байна. За би анх одоо төгсөж ирээд одоо бактериологч одоо лабораторид эмч одоо яг залуухан эмч байсан. Тэр үед одоо миний газрын дараа тоогооч гэж дондын тоогооч гэж хүн байсан. Одоо лаборатори ирэх сумбия, лаборант үзэсгэлэн одоо болов сууж бүрээгээд нэг олон хүмүүс байл. За тэр үед бол одоо би яг ингээд одоогийнх шиг ингээд нарийн мэргэжлийн юуг бол одоо интернетээр сурах боломжгүй. Би бол яалтгүй одоо ингээд багш нар одоо малын эмчнэр хамт эмчнэрээс сурж ажиллаж байлаа. За тэгээд одоо би ингээд малын их эмчийг одоо 92 он төгсөөд өнөөдөр хүртэл хугацаанд би одоо 32 жил яг энэ мэргэжлэр ажиллахдаа бол би одоо анх шатанд бол аймгийн мал эмнэлгийн лабораторийн нарийн мэргэжлийн одоо шинжилгээ хэмжээс ажиллаад за дараа нь би Орхон аймгийн албаны дарга гэ тэгээд дараа нь би бас улсын байцаагчаар одоо 16 жил ажиллаад тэгээ одоо би аймгийн мал эмнэлгийн газрын дарга хийж байна. За тэгээ ер нь бол би хэрэгжүүлэгч анх байсан. Одоо би тэгээ дараа нь төрийн захиргааны ажлыг бол би одоо анхны бол аав усгийг бол би Орхон аймагт анх бол одоо тэнд
сурж илаа. За тэгээ энд ирээд ажиллаад одоо яг ингээ хэрэгжүүлэгч би одоо ажилтан байсан. Гэтэл одоо би ингээд удирдлагын түвшинд ажиллах хоёр бол айгүй зөрүүтэй. Ер нь сайн удирдагч хүн гэдэг бол ер нь тухайн одоо албан хаагчид ажилтнуудыгаа бол ерөнхийд нь бол одоо ингээд тэр төвшөнд бол тэр хүмүүсийн ямар байна гэдгийг хүн болгоны одоо онцгой чанарыг бүгдийг мэдж тэрийг зохицуулах, уян хатан харилцах, за тэр хувь хүнийхээ одоо ямар чанарыг нь илүү гаргах уу гэдгийг бол тэр хүн мэдэрч ингэж ажиллах их шаардлагатай байдаг. Тэгээ удирдах одоо арга барил одоо суралцж ил явна да. Яг удирдах ажлаа хийхдээ юунд гол анхаарлаа чиглүүлж ажилладаг вэ? Би ер нь хувь хүнд чиглүүлж ажилладаг. Ерөнхийдөө тэр хувь хүний одоо хөгжил, за хувь хүний ер нь арга гэрийн байдал. Хэрвээ тэр ажилтан хичнээн одоо арга гэрдээ асуудалтай байх юм бол тэр ажлыг хийх түнд тэр нөхцөл байдал. Тийм учраас тэр тал руу бас би илүү бас их хандаж ажилладаг. Гэхдээ тухайн хүний одоо хандлага, тэр хүний сэтгэл чухал. За би өөрөө ч ер нь анханасаа одоо энэ би ямар нэг ажил хийхдээ манай имиж сургадаг гэсэн. Ээж манай бүгд одоо ер нь хүн үннээр яваа, үннээр явсан хүн тэргээ туулааг үтснэ гэд тэр утгаараа ер нь альва зүйл би хандахдаа яг чин сэтгэлээсээ бүр хизээж энийг одоо тэр зур ингээд өнгөрөөч гэж боддгоо. Тэр утгаараа тэр хүмүүсээс яг тийм юм шаарддаг. Шаардахын тулд би хий осон шаардаж болохгүй. Нөхцөл байдал, боломж, ажиллах бүх боломжийг үүсгэж шаардах хэрэгтэй. Тэр тал руу их хандаж ажилладаг. За манай хамт олон одоо удирдлаганд ороод ажиллахад одоо манай мал эмнэлгийн газрын хамт олон бол их сайхан залуучууд өсч дэгжиж байгаа. Би энэ залуучуудынхаа одоо ирч хүчээр би өдөр болгон цэнэглэгдэж энэ хүмүүсээсээ бас би давхар суралцаж ингэж явж байгаа. За таны хувьд тэгэхээр малын эмчээс эхлээд лаборатори, бактериологч гэдэг одоо мал эмнэлгийн салбарын бүхий шатанд нь ажиллаж байгаад одоо ингээд удирдах ажлыг хийж байна тийм ээ. Тэгэхээр чачаатанд ажиллаж байгаа хүмүүсээ ажилчтай ойлголцох, тэдэнтэй хамтран ажиллах, тэдний ажлыг өөрөө туулаад ирсэн учраас ийм байдаг шүү гэж ажлыг нь одоо чин сэтгэлээс ойлгох тал дээр бол илүү байдаг ахаа гэж бодож байна. Тий. Би бол анх одоо төрийн үйлчилгээний салбарт одоо бактериологч, нянз судлаач хэмжээс эхлээд дараа нь одоо төрийн захиргаа улсын байцаагч ингээд яваад ажиллалаа л да. Тэгэхээр чин би одоо ингээд ер нь бол албан хаагч хүн гэдэг чинь одоо тэр тухайн удирдлага ямар түвшинд ажиллаж гин үү, тэр ажилтны одоо урам зориг бүх юмыг дэмжиж гин үү гэдэг чинь чухал байдаг байхгүй. Тийм учраас нэгдүгээрт бол тэрийг хардаг. Хоёрдугаарт бол одоо тэр албан хаагч хүн өөрөө ажил хийхэд те нөхцөл боломж нь ямар байна гэдэг талд. Тэгэхээр ер нь би бол одоо энэ албан тушаал хүртрээ бол одоо ингээд шат шатыг дамжиж явсан учраас энэ төрийн албан хаагчдынхаа яг одоо анхаарч нас эхлээд бүх зовлонг өөрөө биед дуусан учраас маш их мэдэрдэг. Энэ тал дээр бол бас манай залуучууд ч гэсэн бас намайг бас зарим талд бол бас дэмжиж ажилладаг. Хүн өөрийн сонгосон ажил мэргэжлэрээ бахархах, за бас шантрах ингээд үе гарна тийм ээ. Тэгэхээр мэргэжлэрээ нэг гоё бахархаж байсан дурсамжаасаа хавалцвал. Тий, би бол одоо яг одоо хамгийн анх малын эмч болчоод одоо энэ сайхан ахмад эмчний дунд ингээд залуухан эмч ингээд нянз сулагч эмчээр ажиллаад. За тэгээд одоо нөгөө малын өвчнөр өгсөн малыг чи бид нар ч одоо оншлоо шүү дээ. Тэгээд анхны оншоо би баталгаажуулаад их баярлж байсан. Цаастаа яг би одоо ингээд яалаа гэдэг дээр бол их баярлж байсан. За ер нь бол одоо малын эмч, хүн төрөлхтний эмч гээд яриад байдаг явж одоо ер нь хүний одоо хүнс бүх одоо хүнсний аюулгүй байдлыг бол одоо хангах энэ ажил том энэ салбарт одоо ажиллаж байгаа. Тэгээ энэ салбарынхаа одоо 100 жилийн яваг хийгээд ингээд бас энэ сайхан ахмадуудтайгаа цуг хамт залуучуудаа тэмдэглэж явахдаа үнэхээр би бас 100 жилийн яваагаар их бахархаж илаа. Тэгээ 100 жилээр бас бахарт орсох юм маш их. Тийм дотроос одоо манай мал эмнэлгийн газрын дараагаар ажиллаж байсан одоо ахмад Дамжин эмч малын гавьяат эмч болоход би үнэхээр их баярлж бас их энэ мэргэжлийг бахархаж авсан. Сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарт хийгдэж байгаа томоохон ажлаасаа та яриач. За ер нь яг зүгээр одоо мал эмнэлэг байгуулагдаад 100 жилийн хугацаанд бол 23 оноос 1999 он хүртэл хугацаанд бол ингээд мал эмнэлэг бол одоо төрийн мал эмнэлэг одоо мал эмнэлгийн кабинет гээд одоо маш их өргөжчихсэн тий. Онцлог кабинетуудад их олон одоо их хэмж бага хэмж ажилладаг байлаа. Би одоо тэр зах зоогт бол одоо бактериологч хэмж явахдаа ажиллаж байсан. Гэтэл 99 онд бол одоо засгийн газрын тогтоол гараад мал эмнэлгийг одоо хувьчлаа, сумдын мал эмнэлгийг хувьчлаа. Тэгээд төрийн мал эмнэлэг нь одоо хүнсүүд ачуун газартаа нэгдээд ийм төвшөнд бас одоо бид нар чинь баг 99 оноос 19 он хүртэл чинь одоо баг 20 жил явсан байна шүү дээ. Энэ хугацаанд бол их бас хэцүү асуудлууд гарч ирсэн. Одоо нөгөө суманд ажиллаж исэн төсөвтэй одоо
оронтой одоо бүх хэмээг нь тараагаад бүгд хувийн эмнэлэг болоо. Тэгээ өөрхийн малын эмчнэр чи бүгд одоо өөр өөр салбарт ажиллаад за зарим нэг нь одоо мал эмнэлгийг хувьчилж авах хувийн салбарт ажиллаад ингээд явах хугацаанд бол их асуудлууд гарч байлаа. За тэр үед бол би бас одоо бас хяналтын байцаагч хийж авсан. Тэгэхээр чи манай энэ одоо Дорнод аймаг л хахад 14 суманд 14 мал эмнэлэг хувьчлагдаад бүгд л одоо яг нэг байртай зарим нэг нь баг нэг цүнхтэл ингэ явж ирсэн. Тэгээд тэр болгоныг одоо стандарт ярьсаар хагаад бид нэр ер нь бас өнөөдрийн төвшөнд төрөхөд бол бүгд л одоо унаадаа машинтай стандартаа хангасан болно гэдэг чинь бас энэ манай мал эмнэлгийн салбарын агц дэвшил. За тэгээд Дорнод аймгийн одоо мал эмнэлгийн алба одоо бүр дахиж бий даасан тогтолцоонд 19 оны 1 сарын 1-ээс ингээ гарснаас хойш бол агц дэвшил гарсан. За мал эмнэлэг бол одоо олон улсад бол одоо баталгаажууллаа. Тэгээд дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн боллоо. Одоо бид нар чинь ингээд мал эмнэлгийн нэгдсэн систем гээд тэг бүр одоо засгийн газрын тогтоол гараад бүх одоо 20 цэрийн одоо эрүүл мал эмнэлгийн тусгаарлагдсан бүс хүртэр байгуулагдаж одоо махаа экспортлох боломж бүх юм нэгдэж чинь энэ бол айгүй сайхан үе. Шинээр одоо төгсөөд ирж байгаа залуучуудад бол туршлага гэдэг ахаар юм байхгүй шүү дээ. Тэгэхээр шин залуу одоо боловсон хүчнийг орж ирэхэд нь яаж хүлээж авдаг вэ? Ер нь бол шинэ залуу боловсон хүчин гэдэг чинь бол үнэхээр энэ одоо байгууллага ямар түвшинд ажилладаг, энэ хүмүүс нь яаж ханддаг ингээд ерөнхийдөө нэг тийм байдалд орж ирж байгаа шүү дээ. Ер нь бол хүн одоо их сургууль төгсөөд бүгдийг мэдэхгүй. Тэгэл амьдралаар гараад яа. Тийм учраас би шинэ залуучуудад ингэж хэлдэг. Ерөөсөө ичиж нэрлэхгүй асууч. Ерөөсөө асуухгүй дуугаа хийж болохгүй. Асуух юм бол би ерөөсөө дарга зэрэг гэхгүй. Харин асуусуун дуртай бүгдийг хэлнэ. Үнэхээр мэдгүй чадахгүй юм байвал би баг өмнөөс нь ингэдэг юм а гэд хийгдэх чинь. Харин мэдж байгаа дүр хэсгэд яваад байвал эн чинь өөртөө орлож байгаа шүү гэдгийг л хэлдэг. Тэр утгаараа бас манай одоо шинэ залуу мэрэгчлэнүүд бол бас одоо ер нь бас гайгүй дэвшиж гин өсөж гин. Одоо манай мал эмнэлгийн газар тэгэхээр одоо яг одоо хамгийн залуу эмч маань одоо 1 жил гарan ажиллаж байгаа юм байна. Бус нь бол тэгэл ер нь 2-оос одоо дээшээ 10 гаруй жил ажилласан хүмүүс бий болсон шүү дээ. Үдсгэлэнт Эден компани баярт мөчүүдийнхтэй хамтдаа бүтээлцээ. Утас 9158 83 34. Нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт за та чөлөө цагаараа юу хийдэг вэ? Тэгээ таны хобби сонирхлыг бас сонсъё. За би бол чөлөө цагаараа ерөөхдөө бол бас их хөгжим сонсох, дуу сонсох их дуртай. Тэгж би одоо бас өөрийгөө хамраадаг. Таны хувьд бас өөрийгөө яаж хайрладаг вэ? Ер нь яг одоо ингээд завгүй гэвэл ер нь бүх юм завгүй. Ер нь завгүй ажлууд бол их л байдаг өдрүүд. Гэхдээ өнөөдөр өөртөө яг цаг зав гаргах хэрэгтэй гэдгийг бас би их ойлгосон. Анх бол одоо бас нөгөө дарга болчоод маш их хариуцлага өөрөөд ерөөсөө мэдгүй нэг мэдгээд бараг үдийн цагаач мартцсан үе байжсэн. Тэгэх бол хүнд их муу. Тийм учраас өөрийгөө одоо хайрлахын тулд нэгдүгээр хүн эрүүл ах хэрэгтэй. Тэгэхээр эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Би бас одоо зарим тохиолдолд ерөнхийдөө нэг болж өгвөл нэг бас өглөөдөө нэг хідэн дасгал хийдэг. Тий. За тэр нь бол яг нэг төвдийн дасгал гэж хүмүүс ярьдаг. Тэр бол яг над тохирсон бас их зүгээр байдаг. Тэгснээр бол хүн бас ирж үуч авдаг. Тэгж байдаг та. Тасралтгүй байнга ажлынхаа хажуугаар хүмүүс их суралцдаг болсон. Тэгэхээр таны хувьд бас яаж өөрийгөө хөгжүүлж байна? За миний хувьд бол би бас одоо би боддгийг штэ. Ер нь хүн одоо өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Би өнөөдөр бүгдийг чаддаг ш. Тийм учраас одоо энэ суралцж байна, сургалтуудад хамрагдаж байна. Ер нь одоо энэ залуу үеэс залуучууд их сэтгэлгээ энэ талаас хүн их бас энэ залуучуудаас их суралцах хэрэгтэй. Тийм учраас би одоо ер нь байнга л өөрийгөө өдөр тутам би одоо суралцах талд ажиллаж байгаа гэж боддог. Тийм. Одоо улс орны ирээдүйд бол хүүхдийн хүмүүжил, ёс зүйтэй ийм иргэнийг бол төлөвшүүлэх зүйтэй л гэдэг. Тэгэхээр энэ одоо ирээдүйн иргэн хүнийг зөв иргэнийг бэлтгэхэд эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн өндөр шүү дээ. Тэгэхээр та бас үр хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжилж ирсэн тэр одоо хүмүүжлийн арга барилаасаа ярил. Би одоо 2 хүүтэй. Тэгээ ер нь бол ээж хүн гэдэг бол ер нь одоо хүүхдтэй байнга л үлгэрлж явах хэрэгтэй. Одоо өөр гэрийг авч явна, эр нөхрийг халамжлана. Энэ ажлыг бүгдийн бүх юм одоо ингэж авч явж байгаа хэрэгтэй. Би зөв миний одоо үндсэн яг манай удмаас дамжиж ирсэн хүмүүжил үлээ. Үнэнч бай, шудраг бай, альва зүйлд одоо чин сэтгэлээ санд хүнийг хуурж болохгүй. Тийм учраас би одоо 2 хүүхэдтэй бол тэрийг л хэрхэмлдэг. Тэгээ миний 2 хүүхдүүд зөв сайн яваа. Ер нь хүнийг хайрж инэрх альва зүйлийг хүн яг өөр дээрээ одоо ингэж бодод тусгах хэрэгтэй. Өнөөдөр өөрөө ингэж өвдөж зоход хүн хэцүү үстэй. Тэрнээт адилхан хүнийг өвдөж явахд хайрлахгүй инэрхгүй, хүнийг ядарч явахд тэгж болохгүй. Тийм учраас хүн одоо өөрөвч зөөлөн, үнэнч, тэг хүн чандар хүнлэг байл гэдгийг бол би одоо сорж. Хамгийн их талархахыг хүсдэг зүйл тань юу вэ?
талархыг хүсдэг зүйл би одоо бас одоо энэ намайг энэ сайхан биеийг энэ хороо тээж дөрүүлсэн аав ээжтэй үнэхээр талархдаг. За тэгээ энэ дэлхийд би одоо энэ амьдарч байгаа энэ алтан нар мөнх тэнгэр одоо энэ бүх байгаль дэлхийд бас их талархдаг. За тэгээд энэ сайхан мэрэгжлийг эзэмшээд энэ сайхан салбарын хамт олон донд ийм сайхан залуучуудаар ингээ ахмад дунд үеэр хүрээлүүлээд энэ зэрэгтээ би явж байгаадаа бас энэ амьдралдаа их талархдаг. Яг л эмэгтэй нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч бидэнтэй халуун дотны яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Ингээд бид манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Сарана цэцгийн дэлгүүрийн энэ сайхан цэцгийн баглааг танд бэлгэлье. За маш их баярлалаа. Ингээд 60 телевизэхэндээ бас их баярлалаа. Тэгээд ичийн орлоодоо тэгээд та бүхэндээ ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа та нартай. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Сарана цэцгийн дэлгүүр. Таны хүсэл бидэнд ирэх юм. Утас 91 44 74 75. Таны хувьд цэцгийн тэр дуртай вэ? Дуртай байлгүй яах вэ? Үнэхээр цэцэг харахаар эмэгтэй хүний нүд сэргээл үнэхээр нэг өстой эмэгтэй хүн гэдэг юм дээр улам бүр гоё алтдаг штеп. Мэдрэмж нь хамгийн гоё. Ер нь хүн бэлгийн дундаас хамгийн гоё энэ цэцэг өгөхөд эмэгтэй хүн хамгийн сайхан байдаг тий. За баярлалаа танд амьдралын хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн сайн сайханд хүсье. Их баярлалаа. Эрхэм үзэгчдээ Эгэл эмэгтэй нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын зочноор Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Аюушмаа оролцлоо. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.